За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Энэ удаагийнхаа видеогоор бидний хэлдгээр DSP буюу хавтангийн цэцэлтийг яаж тооцдог вэ гэж надаас аягүй их асуудаг боллоо. Тэгэхээр хүмүүс сүүлийн үед тавилгын салбар руу их орж байгаа шиг байна. Өөрсдөө ч бас тавилгаа зурчий, хийчий гэж боддог болсон байна. Тэгэхээр харахгүй л ах яагаад тэгэхээр нэг архитектор байлаа гэхэд нэг бүтэн байшингийн зураг зурлаа гэхэд нэг архитектор л зурдаг. Тухайн байшинд орон сууц байлаа гэхэд интерьерийн зураг хэдэн айл хийлгүүлдэг байлаа гэхэд арай цөөхөн. Тэр байшинд байгаа орон сууцнд байгаа бүх айл болохоор тавилгын зураг гаргаж тавилга хийлгүүлдэг бах. Одоо жишээ нь галтгооны тавилга за цөөхөн шууд бэлгийн юм худалдаад авчдаг бах. Гэхдээ ихэнх айлууд нэг ханд суудаг тавилга ч юм уу эсвэл галтгооны тавилгаа ер нь хийлгүүлдэг эсвэл өөрсдөө хийдэг болчихсон байна. За тэгэхээр тэрний тооцоог яаж гаргах вэ гэдгийг урдан богинохон хэлбэр аргаар хэлээд өгье. За зүгээр энгийн зүгээр DSP ширээ зурчий. R үсгэн дээр дараад rectangle аваад 1200 таслал 600 enter. Энэ дээр 2 дараад G үсгэн дээр дараад компонент үсгэлээ. 2 дарж ороод P үсгэн дээр дарж дээшээ 750 enter. За энэ маань зүгээр нэг DSP ширээний объемыг гаргаад ирчихэж байгаа. За одоо цавцангийн зургийг R үсгэн дээр дараад rectangle аваад 2 дараад G үсгэн дээр дараад тавцан гэд нэрлэлж. За энэ төр дараад дотор нь 2 дарж ороод идэвхжүүлж байгаа P үсгээрээ доош нь зузаан нь 18 мм байдаг гэд энэ төр тарьж. За би болохоор миллиметрээр яваад энэ интерьерийн зураг ер нь миллиметрээр явдаг. Тэгэхээр та нар анх орохдоо SketchUp-ийнхаа темплейтийг сонгохдоо миллиметрээр сонгоогүй өөр юмар сонгоцсон бол дараа нь яаж солих вэ гэхээр Windows руугаа орж агаад модель info руу орж агаад хамгийн доотлолт байгаа units гэдгийн уртын хэмжүүрийг миллиметр болгож гэнэ гэсэн үг. Одоо энээсээ сантиметр болгож болно, метр болгож болно ингээд өөрчилж болно. За ингээд миллиметр болгоцсон. За одоо хөлөө зургийг R үсэг авлаа. Цэгээс цэгийн хооронд идэвхжүүлээд space дарлаа. 2 дарж идэвхжүүлээд G үсгэнээр дарлаа. Хөл гэж бичиж. Ийм модель орж ийна өмнө байсан байна. Энийг солих уу гэж энэ team гэд хийчихээ. Би сая энэ файл дээр ажилласан болохоор түрүүн ажиллаад үзсэн болохоор ингэ гаргаад ирж байна. 2 удаа хурдан дараад P үсгэн дээр дараад цааш нь 18 enter. За энийгээ copy дээр тавина. M үсгэн дээр дараад цаатлын булангаас авлаа. Control дээр дарлаа. Цаад булан дээр нь тавилаа. За энэ голын одоо эзлэгүүнийг гаргасан, бимийг гаргасан юм хэрэггүй учраас энийг устгах чинь. За одоо хойдолд нэг дай хийцэн байдаг. Тэгэхээр T үсгэн дээр дарлаа. Доош нь одоо 150 ч байт юм аа. 15 см гэсэн үг. Ширээнийхаа дайг хийх гэж байна. R буюу rectangle авлаа. За цэгийг сонгох хэрэгтэй. За ингээд энийгээ идэвхжүүлээд G үсгэн дээр дараад компонент хийлээ. Дотор нь 2 дарж орлоо. Push бүлээрээ цааш нь 18 enter. За энэ маань жоохон цаашаа зайтай байдаг. Тэгэхээр ингэж тавилаа. За 80 ч байд юм уу. Гэт enter дарж. За магадгүй энд маань дахиад нэг дай хэрэгтэй байж магадгүй. Тэгэхээр ийшээ. За 80-аар авчи. 80-аар авлаа. Rectangle яг цэгийнхаа огтлцлын цэгээ олох хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол наана цаана далийг гарчвал тэрэн дараа нь асуудал үүсдэг. За 2 дарж идэвхжүүлээ G үсгэн дээр дарлаа. Enter дарлаа. Энэ дээр 2 дарж орлоо. P үсгэн дээр дараад нааш нь 18 мм зурлаа. Enter дарлаа. За ингээд зүгээр DSP ширээ хийчихэж байгаа гэсэн үг. За өмнө нь ийм extension байхгүй хахад яаж тооцоо гаргадаг байсан бэ гэвэл энийгээ files руугаа орлоо. Generate report гэж гаргацдаг. Энэ дээр болохоор нэмэгтээр нь дарж агаад моделийн маань нэр орууллаа. X тэнхлэгийн дагуух урт гэсэн үг. Y тэнхлэгийн дагуух урт, Z тэнхлэгийн дагуух урт. За ингээд run report хийж. За тэгэхээр энэ маань одоо би түрүүн дайнуудаа нэрлэегүй. Тэгэхээр энэ маань нэр нь component 8 9 гэдээ ороод ирлээ. За энийгээ болохоор ийм Open Catalyst гэдэг вебсайт Catalyst Optimizer гэдэг
юу ашигладаг вэ? Вебсайт ашиглаад оруулцдаг байсан. За энэ дэр болохоор хавтангуудынхаа урт өргөн тоош ширхгийг оруулна. Энэ нь болохоор хэдэн хавтангаар хэрэглэх гээд байгаа юм бэ? Хавтангийн чинь урт өргөн нь хэд юм бэ гэж асууж байгаа гэсэн үг. Тэгэхээр DSP гэж бодоод 2440 1220 гэдээ оруулчих. Тэгээ надад 2 хавтан байгаа гэж бодчих. За энэ дэр эхнээс нь оруулаа явчих. 1200 600 нэг ширхэг 732 602 ширхэг 1164 150 1 1164 80 нэг ширхэг гэсэн үг. За ингээ оруулчлаа. За ингээ calculate гэдэг дээр нь дарчин. За тэгэхээр энэ дээр маань тооцоод гараад ирчихэж байгаа. Би нөгөө түрүүн үзсэн болохоор энэ дээр гараад ирсэн байсан. Энэ дээр болохоор нийт хавтангийн урт маань 2440 1220 тэгэнгүүт ингээд тавцангийн маань хэмжээ нь 1200 600 энэ болохоор 2 хөлний хэмжээ 2 дайны хэмжээ маань. Тэгэхээр нэг хавтан хэрэглэнэ гэж гаргаж ирж байна. Тэгээд энэ хавтангийнхаа 63% нь ашиглажлаа. 37% нь зүгээр илүү үлдсэн байна. Нийт 7 зүсэлт хийн. За зүссэн урт нь болохоор юм 7 м ч юм уу ингэж гарч ирж байна. За энэ өмнө нь болохоор ингэ үзчихдэг байсан. Тэгэхээр одоо бүгдээрээ энэ Open Catalyst гэдэг extension-ыг ашиглаад үзье. Тэгэхээр энийгээ суулгаж чадахгүй байвал яаж суулгах вэ гэхээр энэ лого нь болохоор энэ OCL гэдэг сүнүүдийнхэн товчлол байна. Extension Warehouse гэдгээ дарж орно. Тэгэхээр ингээд заавал нэвтэр гэдэг баахан юм асуугаад төвхтэй байх юм бол яах вэ гэхээр ер нь бол ингээд Google-ээр Gmail-ээр нэвтрээд орчдөг байхгүй юу? За би пасаа сайн санахгүй байна. Тэгэхээр зүгээр өөрсдийнхөө ашигладаг юун дээр Opera ч юм Google Chrome дээр дарж агаад Extension Warehouse гэж хайгаад ингээд ороод вебсайт руугаа ороод энэ дээр хайх дээр Open Catalyst гэж. За тэгэхээр энд гараад ирж байгаа free гэдэг үнэ төлбөргүй үнэгүй ашиглана гэсэн үг. Тэгээ энийгээ download хийгээд авчин. Би татаад авцсан суулгацсан болохоор надад байгаа. За ингээд download дээр дараа нь хэрхэн суулгах вэ гэхээр extension manager гэдгийг гаргаад ирнэ. Тэгээд install extension гэж дараад нөгөө татаж авсан extension-аа сонгоод open хийгээд оруулаад ирнэ. Надад болохоор аль үжи суудсан байгаа. За энийгээ устгаа за энэ юугаа цонхоо яаж гаргаж ирэх вэ гэдгийг мэдэхгүй бол энэ хаач хамаагүй энэ toolbar-саа хажууд маус хоёр дээрээ дараад large toolset-ээр ер нь энтлийн бүх юмнуудыг гаргаад ирдэг байгаа шүү. За энийг аваад харуулчих л та. Инхээр энэ байхгүй болчихж байгаа. Тэгэхээр дахиад large toolset гэдээ гаргаад ирчин. За хэрвээ ингэж гарч ирж чадахгүй байвал view руугаа орж байгаа toolbars руугаа орж агаад ингээд уртлыг нэгтгэжүүлээд ингээ гаргаад ирчин гэсэн үг. За одоо Open Catalyst-тэй суулгачаар ингээ гараад ирнэ. Энэ дээрээ дарж агаад maximize хийгээд за энэ дээр материал өгчээ. За материал өгөхийн тулд яах вэ гэхээр би үсгэн дээрээ дараад paint bucket-а гаргаад ирнэ. Тэгэхээр шинээр материал үүсгэх гэж байгаа учраас нэмэгтээр дараад за ямар нэгэн текстур ашиглана гэдэг юм бол энэ дээр дараад за өөртөө байгаа текстурнээс юу ч хамаагүй сонгож болно. За wood гэж өччихье. За модон иймэрхүү хавтанч гэдэг юм. За ингээд сонголоо. Окей дарчихна. За тэгээ эднийгээ бүгдийг идэвхжүүлж чаад би үсгэн дээр дараад ингээд идэвхжүүлчихна гэсэн. За одоо Open Catalyst-тэй maximize хийж агаад материал part-ууд нь гэсэн. За part дээр generate хийчихнэ. Тэгэхээр түрүүний маань бидний гаргаад исэн хэмжээг энэ тухайлгаар урт нь гээд хавтангийн маань бүх уртыг тооцоолж гаргаад, өргөнийг тооцоолж гаргаад, зузааныг тооцоолж гаргаад тоош ширхийг гаргацсан байна.
түрүүн болохоор бидний гаргаж ирсэн Excel дээр болохоор нөгөө урт үрэг нь өөр талдаа ороод ирсэн шүү дээ. За дахиад оруулах хэрэгтэй болчиход байна. Ингээд энэ дээр 18 нь Z-д ороод, X-д ороод ингээд байгаа шүү дээ. Энэ болохоор юунаас болж байгаа вэ гэхээр тэнхлэг маань буруу зурагдсан гэсэн үг. Би нөгөө ширээний баруун тал зүүн тал дээдлэлт хамаа намбаг зурсан учраас Z тэнхлэг дээр байх, ганц тэнхлэг дээр байх хэвээр юм маань ингээд 3 тэнхлэгт холилдоод авчиж байгаа гэсэн үг. Энийг даунлоод хийгээд Excel файлаар хатгалаад авчиж болтой шүү. Ингээд авчиж болно. Тэгэхээр энийг маань хамаагүй ухаалгаар ингээ хийгээд өгч байгаа. За тэгээд энэ дээр юуны анхаарал гараад байгаа вэ гэхээр энэ материал маань яг ямар юу вэ гэдэг нь сонгогддог байна гэсэн үг. Тэгэхээр материал руугаа орж агаад энэ материал дээрээ дарж агаад type дээр нь за full mod юм уу, хавтан юм уу, венер юм уу, булангийн одоо наалт юм уу, ирмэг юм уу гэдгээ сонгоно. Тэгэхээр энэ маань хавтан учраас одоо DSP бидний хэлж заншсаар DSP учраас sheet гүйцэтгэж дарчна. Тэгэхээр эдгээр дээр болохоор цаанаасаа энэ зузаан тэгээ хавтангийн маань урт өргөн ороод ирчихэж байна. Тэгэхээр одоо эдгээр бүгдээрээ байж болно, энэ сонголтууд байж болно гэх юм бол энэ дээрээ дараад apply хийж гэнэ. Би нөгөө дэлгэцээ та нарт том харуулах гэх тохиргоо хийсэн чинь доотлолт apply нь гарч ирдэг бай. Эндээс хасчихаас. За энэ одоо хавтангийн хэмжээ юунаас шалтгаалж байгаа вэ гэхээр ямар хавтангаас шалтгаална? Жишээ нь 2800 2070 бол ээгэр хавтны хэмжээ байна. За энэ 2500 1250 бол жишээ нь корона хавтан ч юм уу 2440 1220 маань бидний хэрэгэлдэг хятад DSP хавтангийн хэмжээ. За эднийг за ингээд устгах жагаад энэ apply дарахын тулд ингэж байна. Та нарын дэлгэсэн дээр бол ингээд гараад ирчин. Тэгэхээр apply дарчин. За parts руугаа орж агаад энэ одоо юмнууд материалын дээр юм өөрчлөгдсөн учраас энийгээ дахиад боловсруулъя гэж байна. За ингээд дахиад дарчин. Тэгэхээр энэ маань энэ хавтангийн маань нийт метр квадратын хэмжээ урт эзлэгүүнийг гаргаад ирчихэж байна. За одоо энэ дэр Cut-ийн diagram гэдэг дээр дарчин. За тэгээд энэ хавтангийн маань хэмжээ 2500 1250 мөн үү гэж асууж байна. Тэгэхээр би DSP-гээр хийж байгаа юм чинь 2440 1220 сонгоод generate хийж байна. За тэгэхээр ингээ гараад ирчихэж байна. За түрүүний эндээс энэ вебсайтаас яагаад ингээ өөр болцсон бэ гэхээр энэ вебсайт дээр болохоор аль болох цөөхөн хавтан ашиглахаар ингээ тооцоог нь гаргачихж байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор нөгөө ширээний маань тавцан хажуудлын ашиглаж байгаа DSP хавтангийн маань текстурын ширх нь одоо чиглэл нь босоо байна уу хэвтэй байна уу тэр ерөөс хамаагүй ингээ гаргаад ирчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг болохоор энэ Open Catalyst дээр өөрчилж болно. За одоо энэ яагаад ийм гарсан бэ гэхээр энэ H нь манай тавцан байна. Одоо энэ чиглэл маань ийм чиглэлтэй байгаа шүү дээ. DSP хавтангийн маань текстурын хээний чиглэл уртаашаа өргөн шүү. Босоогоороо юу хэвтээгээрээ юу гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ маань хэвтээгээрээ тэгэнгүүт энэ хөлнийхаа маань хээг босоогоор оруулбал ингээд хоёр хавтаа ашиглах болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр хамаагүй өргөн шүү байж болно гэх юм бол энэ дээр дарах юм бол энэ хавтан энэ чиглэл нь гарсан байна шүү дээ. Энэ дээр дахиад дарчих юм бол за ингээд хэвтээгээрээ байж болно гэдэг ингээд гараад ирж байгаа. За тэгэхээр одоо энэ дахиад юм маань өөрчлөгдөжлөө гэж generate хийх юм бол дахиад Cut-ийн diagram гэдэг хийгээд generate хийх юм бол хөл маань хөлний маань хээ маань хөндлөн чиглэлд болчихж байгаа гэсэн. Тэгэнгүүт энэ нэг хавтан дээр ингээ орчиж байгаа. За бодит байдал дээр болохоор ийм байгаа гэсэн үг. Нөгөө хөлнийхөө текстурны чиглэлийн өөрчлөгдсөн учраас энэ маань ингээ багтчихж байгаа. За харагдах байдал дээр ингэж харагдана гэсэн үг. Тавцан маань болохоор ингэж уртаашаа одоо энэ чиглэл нь энэ харагдаж байна. За болохгүй бол дээр нь дараад орох юм бол энэ сумаар текстурны маань чиглэлийг харуулж байгаа. Урт нөгөө босоо юу хэвтэй юу гэдг нь
За тэгэхээр энэ маань юунаас хамаарах вэ гэхээр хийж байгаа зурж байгаа дизайнер хүн маань яаж харагдах вэ гэдгээ сонгож болно. Эсвэл магадгүй энэ хөл хүнд харагдахгүй хамаагүй эсвэл одоо шүүгэний дотор талд байж байгаа 50 ч юм уу тавцсан ч юм уу нэг хүмүүсийн хараанд өртөөд байхгүй нэг хамаагүй гол нь одоо жишээ нь хавтангаас айл болох том DSP-нээсээ бүтэн хавтангаас айл болох олон тавцсан 50 гаргая гэдэг жаах юм бол ингээд чиглэлийг өөрчилж жоод нэг хавтангаас олон 50 зүсэлт хийчих болно гэсэн үг. Тэгэхээр энэ түрүүний вебсайтыг бодвол илүү ухаалаг байгааз. За энэ гарч ирсэн энэ үр дүнгээ болохоор ингээд хэвлээд авчруулах юм байна. Эсвэл экспорт гээд SVG эсвэл TXF файлаар хадгалчих болох юм байна. Энэ нь болохоор нөгөө CNC машинд тохиргоог нь өгөх гэж байгаа бол хэрэгтэй болох нь. За тэгээд энэ кадын диаграмын арттал дээр байгаа энэ дээр дарах юм бол энэ маань нөө IKEA-г дагаж ирдэг нэг юм партуудын тайлбарласан зураг шиг ийм зураг хэвлээд авчиж бас болох юм байна. За энэ дэр юугийн тохируулчих болно. Харьцааг нь тохируулчих болно. Тэгээ энэ маань хавтангийн маань ABCD-г энд оруулаад ирсэн байгаа. Тэгэхээр хэмжээгээ харж агаад олон тавилга авах юм бол магадгүй энэ зургаа хамт хэвлээд өөртөө өгсрахтаа ашиглаж болох байх нэ. Нэг цул материалтай ширээ биш. Одоо ширээний тавцан өөр материалтай байж болно. Тэгэхээр шинээр материал үүсгэе. Бие үсгэн дээр дараад шинэ материал нэмэхтэр нь дараад материалынхаа нэрийг өгөөд үүсгэн гэсэн зүгээр цагаан өнгөтэй тавцан гэж бодъё. За жоохон шаргалт уяатай байдаг ч юм уу. За ингээд бутчихна гэсэн үг. За тэгээд дахиад Open Catalyst руу ороод за тэгэхээр дахиад өөрчлөгдсөн учраас дахиад generate хийчихнэ. За тэгэхээр тавцан маань болохоор энд яваад энэ тэгэхээр энэ материал маань гаднаасаа өгдөг учраас ингээд байна. Тэгэхээр Excel-ж байгаа. Дахиад энэ материалаа гаднаас нь өгч. За дахиад Open Catalyst руу орж агаад generate хийгээд гарах юм бол одоо сонгосон ганцхан тавцангаа сонгосон учраас тэр маань энд гарч ирээд байна. Одоо энэ хөлийг сонгоод generate хийх юм бол ганцхан хөл сонгогдно. Юу ч төгжүүлэхгүйгээр generate хийх юм бол модель дээр байгаа бүх юм маань гараад ирчихэж байгаа. Тэгэхээр түрүүн энэ тавцан маань дээрээ орсон нэг материалтай гэж явж исэн бол одоо энэ дээр цагаан гэдэг материал нэмэгдээд энэ маань бас тодорхойг болчихж байгаа. Тэгэхээр материал руугаа орж агаад энэ цагаан руугаа орж агаад энийгээ бас сонгоно. Хавтан юм уу гэдгээ сонгоод энэ дэр хэмжээнүүдээ сонгоно. За тэгээд apply хийчихнэ. За тэгээд part руугаа ороод generate хийх юм бол энэ маань нэг ширхэг тавцсан байна гэсэн үг. Одоо тэгээд cut-ийн диаграмаа үзэхээр ганцхан ингээ хавтан гараад ирчихэж байна. Тэгэхээр одоо бүгдээрээ ширээг 2 болгоод үзчихье. Идэвхжүүлж байгаа ширээгээ идэвхжүүлж агаад M үсгэн дээр дараад контрол дараад хажууд нь тавилаа. Юу ч идэвхжүүлэхгүй болгож агаад Open Catalyst-ийн maximum руу орж агаад parts гэдгээ generate хийчихнэ. За тэгэхээр юу өөрчлөгдсөн бэ гэхээр тавцан маань энд 2 болж ирээд бусад даймод хөл маань ингээд тоон нэмэгдсэн байна. Тэгэхээр cut-ийн diagram гэдээ харахаар хөл маань ингээд 4 шиг болоод даймод маань ингээд бас 4 болоод ингээд өөрчлөгдсөн байна. За ширээний тавцан маань түрүү 1 байсан бол одоо энэ дээр 2 болоод ороод ирж байна. Тэгэхээр зарим тохиолдолд одоо сонгосон материалаас хамаарат магадгүй цулгаа өнгийн хавтан сонголоо гэж бодоход тэрэн дээр заавал тэр текстурнийхээ нь босоо байна уу хэвтэй байна уу хамаагүй болчихно. За магадгүй скетч ашигладаггүй хүн байлаа гэхэд хавтангийнхаа тооцоог хийх юм бол энэ түрүүний Catalyst Optimizer энэ дээр хийчих болох нэ. За энэ хүрээд бичлэгээ дуусгая. SketchUp програмын маань анхан шат агсан шатны хичээлүүд Facebook-ийн хаалттай групп болон mail өрн дээр байгаа. Гэхдээ он жоохон хуучраад байна. Та нар зүгээрээ гэх юм бол
Facebook-оор холбогдоод үзэж болно. Хичээлүүдээ худалдаж аваад үзэж болно. Тэгээ би шинээр SketchUp-ын сүүлийн вершн дээр болно. Нэг өрөөг ингээд бүр эхнээс нь хантаад шалтгаан бүгд ингэ хийгээд тавилгууд нь цонхны хөшрөгтэй ширээ сандал буудын энтертэй бүгд модельдод рендерлээд дууссан тийм хичээл болно хий гэж бодоод байна. Гэхдээ их цаг хугацаа зарцуулна. Тэгэхээр хизээ яг бэлэн болохыг мэдэхгүй байна. За энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяр таа.